За үзэгч та бүхний өнөөдрийн мэндийг хүргэе. Ярилцлагын цаг эхэлж байна. Өнөөдрийн зочноор Хятадын хөрөнгө оруулалтын компаниудын 100 нийгэмлэгийн гүйцэтгэх захирал 73 оролцож байна. Өнөөдрийн мэнд хүргэе. За их баярлалаа. Та нарт мэнд хүргэе. Үзэгч та бүхэнд шинэ оны мэнд хүргэе. 100 нийгэмлэгийн хувьд 2017 оноос хойш одоо яг Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа. Гэсэн ч сүүлийн 3 жилийн хугацаанд бол нэлээд юу идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа гэж ярьж байсан. Ер нь ямар томоохон ажлуудыг энэ 3 жилийн хугацаанд хийвэ? За ингээд манай 100 нийгэмлэг гэдэг чинь уган бол 2002 онд байгуулагдсан. Гэтэл яг идэвхтэй ажиллаж байгаа юм биш ингээд 2017 оны одоо 100-аас эхэлж идэвхтэй ажиллаж байна. Энэ 3 жил эсвэл 3 жил гаруйг турч штэ нэлээд олон юм хийсэн. Тэгээд тэр нь голдох юу гэдэг чинь ингээд 100 нийгмийн үндсэн зарчим бол штэ одоо гишүүн компаниудаа үйлчилдэг, хууль эрхийг хамгаалдаг, олон нийтэд танилцуулдаг. Тэгээд ярхан бол ингээд манай 100 нийгмийг штэ энэ өнгөрсөн 3 жилд энэ манай гишүүн компаниудаа Монгол улсын хууль дүрм зан татгалыг ойлгох талаар нэлээд олоода арга хэмжээ зохион байгуулсан. Тэд дотроос жилдээ бараг 40 гаруй удаа тэд хуулийн тухай одоо татврын хууль гэнэ, хөдөлмөрийн хууль гэнэ, гадаад иргэдийн харьяаллын тухай хууль гэнэ гэх мэтийн бүх бараг л Монголын одоо энэ компани үйл ажиллагаатай холбогдох Монголын бүх хуулийн тийм нэг семинар зохион байгуулалт танилцуулсан. Тэгээд бид нэр Монголын мэрэгжлийн байгууллага хариуцж байгаа албан байгууллагын хүмүүстэй орж авчраа тэгээд танилцуулсан. Тийм учраас манай энэ компаниуд биштэй ингээд ер нь болгоод миний одоогийн мэдэж байгаагаар биштэй ингээд нэг Монголын том одоо хуурийг ихэрж утсан юм тийм огт гаргаагүй. Энэ бол бид нэр ингээд юуж байгаа одоо манай хийсэн ажлын хамгийн гол нэгд норж байдаг. Тэрнээс гадна ингээд бид нэрийн энэ нийгэмлэг хийж байгаа бас нэг ажил нь бол энэ манай компаниудаа ингээд Монголын нийгэмтэй холбож өгөх, засаг төртэй холбогдож одоо энэ яаж хамтрах талаар нь айгүй одоо тийм ойлголт өгөх талаар айгүй олон ажил хийсэн юм аа. Одоо жишээлбэл өнөөдөр энэ бий болсон энэ нэг одоо ковидаас хамгаалдаг хувцс маск төрлийн нэмий сайхан одоо налах дүүрэгдэг тандивлаад ирсэн. Тэр нь юу гэж байна шүү дээ. Энэ жилдээ бол бид 3 дахь удаа ингэж зохион байгуулж нийтдээ за нэг бараг 200 сая төгрөгийг одоо юу хандивын одоо юу энэ эрүүл мэндийн бараагийн бол одоо хандив барьсан юм аа. Тэгэхээр нь яг уу сүүлийн жил гарны хугацаанд бол дэлхийн бүх улс орн л одоо хэцүүхэн байдалд одоо байна тийм ээ. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор яг энэ цаг үед ч гэсэн 100 нийгэмлэг одоо гишүүн байгууллагууд түрүү таны ярианд гарсан 200 гаруй байгууллагууд одоо нэгдэж энэ хандив тусламжийг босгож байгаа гэж тийм ээ. Тэгэхээр ер нь одоо яг ийм хандив өргөё гэхэд гишүүн компаниуд ер нь гишүүн байгууллагууд хэр хүлээж авдаг вэ? Манай компаниуд биштэй ингээд айгүй сайн хүлээж авсан. Одоо жишээлбэл нэг компани биштэй одоо хатад яраар тооцогдсон 20 мянган юуны хандив өгч шээ нэг компани. Ер нь бол ингээд тэрнээс гадна бас ингээд хов хүмүүсд бас ингээд яалаа. Манай 3 дахь удаагийн хандивын аянд биштэй бас зөвхөн манай энэ Монгол байдаг хатын компаниудаас гадна бас одоо хатад улсад байгаа хүмүүс бас ингээд нэлээд олон одоо мөнгөөр ингээд хандив ирүүлсэн. Энэ бол биштэй ингээд бас нэг юу харуулж өгч штэ ингээд Монголын сэтгэл санаагаар дэмжсэн Монголын бас ингээд тус болъё гэдэг тэр үүднээс биштэй айгуу олон хүмүүсд хандив өгсөн. Энэ бид нарын одоо яг энэ үйл ажиллагаа хийж байгаа хүмүүсийн хувьд биштэй та тавьд энэ бид нарын энэ хандив 8 бараг л одоо сар гаруй явагдсан. Тэр энэ сар гаруй дотор биштэй бид нэр сэтгэл санаа айгуу өндөр байсан. Ягаад биштэй тийм олон хүмүүс ингээд Монголын төлөө сэтгэл гаргаад хандив өгч байгаа гэсэн тийм. Тэр нь за төрийн байгууллагууд за онцгой байдал эмнэлгийн ажилчид за иргэд ч гэсэн одоо энэ компаниудын өгж байгаа энэ хандив тусламжинд бол талархалтай байгаа тийм ээ баярлж байгаа. Хэцүү цаг үед одоо бас нэг нэгэд ингээд тусалж дэмжиж байгаад яг уу нийгэмд нэг юм сөрөг ойлголт байгаа юм л да. Хятадын хөрөнгө оруулалтын компаниуд гэхээр одоо юу гэдгийг Монгол улсын хууль дүрмийг зөрчдөг тийм ээ. За Монгол ажилчдынхаа эрх ашгийг зөрчдөг гэдэг нэг юм сөрөг мэдээлэлүүд бол олонтаа гардаг. За яг 100 нийгэмлэгт харьяалалтай байдаг энэ 200 гаруй байгууллагууд ер нь Монгол улсын хууль дүрмийг сахин биелүүлэх тал дээр тийм ээ. Одоо яг л энэ улсад ажиллаж амьдарч байгаа юм чи нөгөө нэг усыг нь уул яцыг нь дагдаг гэдэг шиг одоо яг та бүхэн яг хуулийн хүрээнд
хууль баримтлах хүрээнд дэр нэг ямархуу арга ажиллагаануудыг зохион байгуулж ажиллаж байна. Манайхан биш одоо түрүүсээ ярьсан ингээд айгүй бол семинар зохион байгуулж нэг манай одоо компани гишүүн компаниуд эсвэл гишүүн компанид ажиллаж байгаа хүмүүсд нэг яг голдуу одоо менежмент хийдэг хүмүүс Монголын тоо бол ойлголт бол нэлээд сайн болсон бид нар бодож үздэг. Энэ 3 жилийн турш үстэй ингээд ил тод одоо Монголын хуулийг зурсан үйл явдал бол ерөөс гараагүй байдаг. Энэ бол яг уу ингээд манай энэ гишүүн компаниуд санаачилгаараа бас манай нийгэмгийн тэр одоо зохион байгуулсан юмроо бол Монголын тоо ойлголт бол шал өөр болсон. Тэгээд нэг ялгаа энэ жилийн хувьд үстэй одоо өнгөрсөн 2020 оны үе бодох юм бол ингээд энэ нийгэм энэ улсын харц маш өөр болсон. Яагаад гэвэл ингээд тэгсэн чинь ингээд ер нь энэ ковидын энэ үед үстэй ингээд Монгол хаттын харьцаа бол бий болго айгуу сайжирсан гэж би тэгж ойлгож явдаг. Яагаад гэсэн чинь бол ингээд хаттын одоо ингээд Ухаан хотод ингээд ковид эхлээд гаргаж штэ Монголын тараас айгуу одоо төр байгууллага гэж байна. Тэгээд олон нийт байна. Тэгээд одоо энэ төрийн бос байгууллага байдаг. Айгуу бас олон удаагийн тийм нэг хандваа айн зохион байгуулсан. Тэд дотор бид нартай хамтарч ажилладаг нэлээд хэдэн төрийн бос байгууллага байдаг. Биднээс бизнестэй холбоотой тэгээд бид нэр үнэхээр сэтгэлээсээ хийсэн. Тэгээд ингэснээр дараа бас нэг ингээд энэ одоо мартаж болдоггүй заавал ярих ёстой юу гэдэг чинь Монгол улсын ерөнхийлөгч 30 мянган хатад бол цаанд тэр энэ бол биш хатад улсын ард иргэдчтэй Монгол улсын тухай зөв ойлголт авахын тулд маш их том нөлөө үзүүлсэн. Тэрээс хамаас одоо бол бид нэр бас ингээд интернетээр орж штэ. Тэгсэн чинь одоо баргал одоо монголчин үнэхээр сайхан уус орн байна. Энэ хүмүүсүүд ард түмэн айгуу сэтгэл байдаг. Тэгээд засаг дөрөөс бидний тусалж ингээд байдаг. Энэ дээр би тоо хэлмээр байна. 30 мянган хон биш дээ. Хаттын одоо хэрвээ хаттад байсан бол нэг хон биш дээ 1500 оноор тооцогд. За энэ чинь баг 45 сая он болж байгаа хгүй. За тэрнээс засгийн газар 200 мянган доллар ингээд олон нийтийн чинь баргал Монгол улсын ард түмний тоонд ингээд юу хүн болгоно 10 эдийн он хандулж штэ. Эн чинь бол том тоо байдаг байхгүй юу? Нэг улс орн 3 сая 300 хүн амттай гэдэг чинь тэгээд их чинь хүн болгоо маргаал 10 эдийн он хандулж энэ том тоо бол би агуу том тоо гэж би өөрөө ойлгож байна. Энэ бол мартаж болдоггүй. Энийг заавал дурдах хэрэгтэй гэж бодлоо. Одоо ингээд 200 гаруй гишүүн байгууллагууд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн том бүтээн байгуулалтын нэг зүйсээр одоо энэ Налах Улаанбаатартай холбосон одоо засмал замын ажил орох байх гэж бодож байна. Өөрөөр нь нэг Монгол улсад томоохон бүтээн байгуулалт гэвэл ямар ажилладаг хийж байна. За ингээд манай гишүүн компани 200-аад гишүүн компани байдаг. Тэр дотор голдгүй за нэг 50 60 байнууд дандаа нэг юутай одоо ингээд хүмүүсд төрийн өмчөөр оруулж чаддаг гэдэг ч юм. Монголд явагдаж байгаа хатттай холбоотой Монголд явагдаж байгаа том төсөлд бол бараг л бүгдээрээ манай нийгэмийн гишүүн компаниуд хийдэг. За нэг Налахын зам байна, Дархны зам байдаг. Одоо жишээлбэл бид түрүүхэн 11 сард энд очиод ирсэн юу Доронтой аймгийн нөгөө Тамсаг том нэвтний олборлол хийж байна шүү дээ. Тэр чинь одоо хаттын хамгийн том хөрөнгө оруулалттай бараг 3 тэм гаруй доллар хөрөнгө оруулалт ийм компаниуд байдаг. Одоо ерөнхийдөө ярих юм бол Монголд явагдаж байгаа хатттай холбоотой том төслөдөр бүгдийн баргал манай гишүүн компаниуд хийж байна. Одоо ингээд сүүлийн үед яригдаад байгаа юу вэ шүү дээ. Одоо нэг бохор усыг хөвсөлдөг бас нэг том тийм төхөөрөмж байгуулах гэж байна. Тэр чигэд манай гишүүн компани одоо энэ шинэ онгоцны буудлын явдаг хурдны замч бас манай гишүүн компани энэ замын цагдаагийн тэр уулзрын тэр гүүрийг чигэд манай янда гишүүн компаниуд хийсэн байхгүй. Түрүүхэн бид нэр бас нэг энэ Монголын одоо олон нийтэд зөв танилцуулахын төлөө бас нэг тийм нэг бичлэг хийсэн юм. Гэтэл дээр бол зөвхөн нэг жижиг хэсэг нь мэдээж хэрэг та нарын телевизээр дамжуулж бас бидний өөрсдөө хийж байгаа ажлаа тайлбармаар байна. Ер нь бол ингээд юу гэжтэй ингээд энэ Монголын нийгэм олон нийт биштэй хаттын компаниудын төлөө айгуу өөр ойлголттой болсон бай. Тэр нь бол зөв ойлголттой байдаг. Яг хөө амьдрал нийгэм гэдэг чинь ийм тийм асуудал гардаг. Гэтэл манай гишүүн компаниудтай холбоотой тийм том асуудал одоо хууль зөрчсөн юм бол бараг байдаггүй маа тий. Яг хөө нэг ийм жижиг асуудлаас үүссэн үйл ойлголцол бол цаг хугацааны явцад ингээд засагдаад тийм ээ. Хин ингээд ойлголцоод ингээд явчих واخ гэж бодож байна. Сүүлийн үед Монгол улсад бол үйлдвэрлэл технологийн салбар бол нэлээд эрчимтэй хөгжиж байгаа тийм ээ. Тэгэхээр яг энэ чиглэлд за ухаан нийгэмлэг гишүүн байгууллагуудын оролцоо
юу байна, шинээр үйлдвэр байгуулах, шинэ технологи нэвтрүүлэх ажлууд ер нь өтөр бол байна шүү дээ. Хардаа одоо жишээлбэл ингээд бид нэр ингээд нэг ярьж байгаа нэг юм шүү дээ. Ингээд нэг смарт хөдөө аж ахуй, смарт тариалангийн Монгол нэвтрүүлээ гэж ярьж байна. Тэр нь бол одоо шүү дээ ингээд нэг энгийн хөгжлийн ингээд нэг давч шууд ингээд одоо үе шинэ юмд ордог тим юм нэвтрүүлэх гэж ярьж байна. Уган бол ингээд ковид байгааг бол бид нэр 2020-д нэлээ юм хийсэн байх ёстой байсан. Тэгсэн чи яг энэ ковидаас бол цаат болчихлоо гэтэл түрүүхэн өнгөрсөн 11 сард бид нэр бас ингээд хятад улсын нөгөө хөдөө аж ахуйн яамны харьяа барах тим нэг институт байдаг. Тэгээд бас хятад улсын юу хөдөө аж ахуйн академи байдаг. Бас Бээжингийн их сургуультай нийлж энэ Монгол улсын хөдөө аж ахуйн их сургуультай нийлж байгаа. Тэгээд бас нэг онлайн хуралдаад за яаж ажиллах вэ? Смарт тариалан энэ бол хаттич гэсэн одоо шинээр одоо бий бол шинээр одоо хөгжиж байгаа салбар байхгүй. Энийг бид нэр оруулж ирмээр байна. Тэрнээс гадна энэ нэг далимдаар би нэг юм хэлэх юм болно гэдэг байхгүй. Бид нэр зохион байгуулж ингээд хаттын нэг институт биш дээ ингээд Монголын нэг компанитай хамтарч автокалав аргаар сайр жиси хайлуулах тим технологи биш ингээд Монголд одоо ингээд хамтарч судалгаа хийгээд тэр нь бол тодорхой өмнө төрсөн амжилтанд төрсөн байдаг. Гэхдээ мэдээ олон юм дээр бид нэр биш дээ зөвхөн зам тавихаас гадна бас тим талаар их ажиллаж шүү юм хийж шүү гэж бас хэлмээр байна. Бас боловсролын салбарт нэлээ өргөн хүрээтэй оролцдог байгаа тийм ээ. Оюутнууд тэтгэлэг олгох, хоёр улсын хооронд харилцан оюутнууд солилцох гэдэг тийм ээ. Тийм байна. Тэгээд юу шүү дээ манай шугамар биш дээ ингээд одоо манай гишүүн компанид ажилладаг Монгол ажилтнуудын мэрэгжлийг дээшлүүлэх талаар урагшаа явж 20 тоногоор сараар ингээд тийм курс нь суулгадаг. Тийм юм бол бараг 4-5 удаа зохион байгуулсан. Нэлээ одоо Монгол залуухан одоо мэрэгжилтнээр очиж сурсан юм байна. Энэ тал юм байна. Тухайн нийгмийн хувьд за төрийн байгууллагууд аж ахуйн нэгжүүдэд одоо яг цар тахалтай холбоотойгоор одоо тусламжийн гараа сонгохоос гадна үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг бол одоо ингээд дэмжиж ажилладаг юм нийгэмлэг байгаа тийм ээ. Үүний нэг жишээ бол одоо X-Med гэж шинээр гарч байгаа юм брендинг хамгаалтын хувьцыг бас одоо тодорхой хэмжээгээр худалдаа авч одоо байгууллагуудад өгсөн юм байна шүү. Тэгээд бид нэр хандван цуглуулсан дараа биш тэ одоо бид нэр яах вэ гэсэн тэгсэн чинь ингээд за ингээд бидэнд бас сонин мэдээлэл анхаардаг учраас биш Монголд ингээд ийм нэг хамгаалтын одоо ховц үйлдвэрлэгээ тэгвэл одоо тгий бид нэр тэдээс авъя тэгсэн чинь тэгээд бид тэр нөгөө нэг компанитайг нь холбогдсон тэр компанийн захирлыг бид нэрийг айгуу сайхан хүлээж авсан тэгээд за бидний мөнгөний хаан хэмжээтэй нэг юу 2700 ширхэг тийм тусгай хамгаалтын ховц авъя гэсэн чинь нөгөө одоо захирлын сэтгэлүүдлээд за тэгвэл би тэр тоогийн чинь гүйчгээд 3000 болоод би өөрөө одоо 300-аар хандив болгоё. Тэгээд тэгсэн чинь бид одоо өнөөдөр юу штэ бид нар чи иймэрхүү хамгаалтын ховц биш 3000 ширхэг энэ дотор бол манай тэр Монгол компани юу вэ хандив байна. Энэ талаар хамтарч ажиллаж тэрнээс энэ талд ярих юм бол юм байна. Энэ манай одоо энэ зүүнхааныг нэг бодож байгаа бодлогийн хувьд юм байна. За бид нь Монголд ирээд мөнгө олох компани учраас мөнгө олохыг бодно. Гэтэл биш ингээд Монголын үйлдвэрлэлийг яаж хөгжүүлж харин ингээд бидний зүүнхааны юм гэдэг чинь энд байдаг компанид ардаа заавал хаттад нэг салбар ч юм уу компани байдаг. Энэ одоо юм боломжоо ашиглаж Монголын бүтээгдэхүүнийг хятад дуруур нэвтрүүлэх Made in Mongolia Монгол үйлдвэрлэл ийм бүтээгдэхүүний хятад дуруу яа тийм бид тэгжилээд л хамтарч ажил. Техол энэ ч би нэг юм хэд төгрөг хэдэн юуан олж аваад явах биш. Энэ бол удаан ажил биш. Ер нь ингээд зүүнхаан нэг юм биш ингээд өөр үйл ажиллагаагаар дамжиж Монгол улсын эдийн засаг нэмэр үзүүлэх сан гадна бас энэ хамтарч байгаа түнш компанитай хамтарч аж Монголын бүтээгдэхүүний хятадын зах зээл рүү татаж оруулах энэ талаар ажиллая гэж одоо ингээд энэ ихнээсээ надад төрүүлсэн шүү дээ 17 оноос энэс бидний ихнээсээ одоо ингээд явж байна шүү дээ. Энэ бол биш дээ ингээд Монгол улсын хөгжилд харин илүү одоо сайн нөлөө үзүүлэх байр гэдэг бид нар бодож байна. За тэгэхээр за 2021 он бол бид нар бас хэцүүхэн одоо нөхцөл байдалтай бас нүүр тулах нь ойлгомжтой. Гэхдээ зүүнхаан нийгмийн хувьд эх онд одоо бас ямар томоохон ажлууд төлөвлөж байна. За хоёр орны хооронд хамтын ажиллагаа аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагааг илүү ойртуулах технологи солилцох ч гэдэг юм уу.
2021 оны хувьд шүү дээ одоо бидэнд бүгдээрээ мэдэж байна энэ ковид гэдэг чинь одоо баг мөн дуусахгүй гэтлээ биш дээ би энэ дэр нэг далимт хэлмээр биш дээ ингээд Монгол хатад хоёр улсын хооронд ганц ширхэг тийм халдвар бий болоогүй энэ бол би бол бас нэг олон юм харуулж байна хоёр талаас айгүй хичээсэн манай компаниуд их хичээсэн ингээд манай компани одоо ажилтнууд хичээсэн тэгээд энэ бол бид нэр биш ингээд нэг их бардам хэлэх тоо шүү дээ энэ чинь бас нэг том амжилттай энэ чинь бол хамтаа ажиллагаад томоор хэлэх хоёр улсын харьцаанд жижигээр ярих хүмүүст ингээд маш их анхаарсан тийм учраас энэ бол биш юу баг тэгээд манай зүүн хааны нийгэмлүү биш дээ ингээд хүмүүстэй банкын сануулдаг ярддаг за өөрсдөө сайн хамгаалж байгаа тэр нь бол олон нийтэд тус болдог хэрвээ чи өөрөө өвдсөн бол өөр хүн тараад магадгүй тийм учраас харин би төрүүлсэн шүү дээ нэг манай гишүүн компани энэ жил 20 онд шүү дээ нэг 1600-аад хүн орчихсон одоо том төсөл дээр ажиллаа хийхин төлөө тэн дээр нэг ширхэг гэж хэлдэг шүү дээ нэг хүн ч бол тийм нэг юм болоогүй одоо ч бид нэр айгүй их анхаарч байна тэгээд л гэртээс байж маск зүүж гар хөлөө угааж байгаараа гэх мэт юм шүү дээ. Тийм учраас энэ дээр бид нар бол ингээд их л сэтгэл хангалуун байна гэж хэлий. 21 оны хувьд шүү дээ ингээд мэдээж энэ өндөрлөл бол байгаа. Манай өнгөрсөн онд шүү дээ манай үйл ажиллагаа бараг 8 сараас эхэлсэн байхгүй. За тэр орж ирсэн хүмүүсүүд нь ингээд хэсэг хүмүүсүүд нь ингээд үлдэх байх, зарим хүмүүсүүд нь урагшаан бочих байх. Тэгээ одоо дээр тулгарч байгаа асуудал бол шүү дээ ингээд нэг энэ ковидаас болоод ингээд одоо энэ гарч орч одоо чанга байна бид нар бол ойлгож байна. Гэтэл энэ бол нэг үеэрт манай үйл ажиллагаат юутай байна, нөлөө их байна. Ер нь бол үйлдвэрлэл маягаар ажиллаж байгаа компани үйл ажиллагаа шүү дээ энэ онд маань үргэлжилж явнаа. Шинэ төсөл мөсөлдөр бол мэдээж хэрэг ковид бол нөлөөлөх байх гэж бид нэр бодож байна. Аливаа хамтын ажиллагаа гэдэг бол за ихэнх үедээ баг зэргийн саад бэрхшээл талхарх нь бол ойлгомжтой тийм ээ. Тэгэхээр ер нь Монгол улстай ингээ хамтраад аж ахуйн нэгжүүдтэй хамтраад ингээ ажиллаж байхад одоо та бүхний зүгээс за одоо нэг ийм зүйлийг ингээ засчвал илүү хамтын ажиллагаа тууштай одоо ингээд хамтраад ажиллахад хялбар юм уу да гэсэн бодол ер нь юу гэдэм бол одоо урдан бол шүү дээ ингээд яг одоо үйл олгоч тал их байсан. Харин энэ ойрын 2-3 жил бол ойлголцох талаараа энэ бол манай зүүн хааны хийсэн ажлын нэг үр дүн гэж бодож байна. Ойлголцох талаар их байдаг. Тэгээд нөгөө талаар бид нэрийн бас нэг баримталж бодож явж байгаа юм шүү дээ. Ингээд Монгол улсад үйл ажиллагаач Монгол ажилтнуудыг төлхөө байлгах хэрэгтэй. Тийм биз аль талаас ч тийм ээ. Одоо дөр бол манайх ч нэг үйлдвэрлэл явуулж байгаа компаниудад олонхын ажилтан биш дээ. Бүр Монгол ажилтан болсон. Яг нь менежмент хийдэг колгол хүмүүсүүд нь одоо хатад улсын иргэн байдаг. Энэ бол би бол манай зүүн хааны өнгөрсөн жил 3 жил хийсэн бас нэг ярьж болдог дурдах хэрэгтэй юм болоод байна. Ягаад гэвэл ингээд энэ Монгол ажилтнууд хардсан биш дээ. Ингээд хичнээн одоо гэр бүл одоо юу байж дээ. Бид нэр түрүүхэн нэг юу тооцоогоо хийсэн юм аа. Манай энэ компани 200-аад компанид ажиллаж байгаа нийтдээ ковидын үед цалин хөлстэй нийгмийн даатгалын төлж авсан хүмүүс бараг 50000 Монгол ажилтнууд байдаг. Энэ бол бас нэг ингээд шууд бичгч нэг бас нэг ингээд нэг Монгол улсын нийгмийн одоо нийгэмд нэг ховын одоо тийм нэг компаниудын одоо нэг өгөөж гэж би тэгж ойлгодгийг тий. Тэгээ энэ ковид чинь ингээд цалингаа таслаагүй. Нийгэм даатгалын төлж авдаг. Иймэрхүү хүмүүс одоо ингээд Монгол ажилтнууд 50000 шахуу байна шүү гэж бодож байна. Яг цаг тахлын үед ажиллаж байгаа тийм ээ. Тэгэхээр өмнөх онтой харьцуулахад энэ тоо бол багасаагүй гэж ойлгож болох уу? Өмнөхтэй харьцуулахад мэдээж хэрэг бага байдаг байхгүй. Өмнөхтэй харьцуулахад үнэхээр багассан. Ягаад гэвэл урдан бол ингээд нэлээд олон нэг Улаанбаатарт барилга барьдаг. Одоо өнгөрсөн 19 оноос 20 онд бараг л урдаас биштэй ингээд нэг барилгын ажилтнууд орч ирээгүй. Ягаад гэвэл одоо бол Монголын нийгэм бас ингээд өөрчлөгдөж байна, өөр болж байна. Тэгээд одоо барилга бол монголчууд өөрсдөө одоо барьчихсан болдог. Тэр үеийн ирсэн. Одоо жишээл бид бас ярих юм бол уул уурхайн салбар гэж байна шүү дээ. Одоо Монголын уул уурхайн салбар тэжгэд олборлолт хийж байгаа, тэслэгээ хийж байгаа, хөр цуулж байгаа энэ бараг л одоо Монголын одоо компани Монгол ажилтнууд болсон байхгүй. Энэ салбарт бараг л одоо хатад хүмүүс маш цөөхөн болсон байхгүй. Тийм. Энэ бол Монголын хөгжлийг харуулж байна. Тэгээ Монгол улсын өөрийн нийгэмдээ юу гэдэг чинь энэ уул уурхайн салбарыг одоо монголчууд хийж чаддаг болсон. Тэр үеийн ирсэн. Тийм учраас бид нэрийг ингэж бодож байгаа юм биш үү? Ингээд аль болохоор шин технологи
Дээд түвшний юм оруулж ирээ. Урдаг шиг ингээд хүнээ хүчээр одоо бизнес их хүнээ хүчийг гаргаж л одоо нэг юм бүтээх тэрнээс нь одоо жоохон яая тийм бид угаасаа тэгээд хатад дуусвас эдийн засгийн технологид айгаа хөгжиж байна шүү дээ. Энтэй уялдаж ингээд нэг одоо би түрүүлсэд смарт хөдөөжих оруулж ирээ гэж. Заавал би нэр ингээд урдаас нэг тариачин оруулж ирээд ногоо тарихтан биш харин ингээд смарт гэдэг юм оруулж ирээ. Энэ удаагийн миний ойлголтоор биш энэ удаагийн ковид гэдэг чинь олон юмд өөрчлөлт дарсан. Одоо ингээд онлайнгаар Монголын одоо дэлгүүр мүлгэр чинь онлайн юмар зардаг болчихгүй. Энэ бол нэг ковидын авчирсан одоо нэг сайнтай тал дээр баггүй. Нийгмийн одоо арилжаа юм өөрчилж байна. Одоо хүмүүс заавал уулзах онлайнаар хурддагтай адилхан болж өгөө. Энэ бас юм бас нэг бүх юм муу биш бас нэг энэ нэг сайнтай тал юм байна. Тэгэхээр зунхааны нийгэмлэгийн одоо яг энэ цар тахалтай холбоотой зээл хандив одоо тусламж бол зогсоогүй тийм ээ дараагийн одоо тусламж өгөх бас бараа бүтээгдэхүүн бэлэн болчихсон. За хаана хөрөх үү гэдгээс тодорхой болчихсон байна. Тийм ээ тийм бид энэ удаа чинь бид нэр биш ингээд за хайрчгараа тоолох юм бол 101 хайрчиг хандвийн бараа одоо та нар харж байна шүү дээ манай энэ оффист энэ өдөөс хойш одоо нэг эрүүл мэндийн яамд хөлөөлгөж өгөх бах энэ бэлэн байж байна. Тэгээд ер нь зунхааны эмгэл гэдэг үстэй ингээд өнгөрсөн тийштэй бас ингээд одоо энэ халамжийн байгууллагатай хамтарч ажилладаг. За энэ тийм нэг юм болчихлоо гэсээр бид нэр хандив өгдөг байсан. Энэ бол би бол үстэй миний бодхоор бол үстэй заавал нийгмийг өгөөж байдаг шүү дээ. Энэ талаар юм хийхдээ манай хаттын одоо компани томоохон компанид төвөөсөө бас ингэдэг байхгүй та нар зөвхөн битгий өдөр болгоод мөнгө олохыг бод битгий тэгж сонирхолж яваарай бас нэг хийх ёстой юм хийх хэрэгтэй тийм одоо Монголын нийгэмтэй сайхан сайхан байх хэрэгтэй нийгэм өгөөж байх ёстой гэж энэ бол банкын ярддаг асуудал юм. Одоо нэгэн л Монгол үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь нөгөө нийгмийн харилцаа гэдэг зүйлийг бид бас ухамсарлах хэрэгтэй. Энэ хүрээнд ч одоо зунхааны нийгэмлэг бас яг хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа тийм ээ. Тийм ээ тийм. Гэтэл манайхан нэг дутагдaltaй тал байдаг. Тэрний юу гэж юм хийгээд олон нийтэд ярьдаггүй. Тэгээ одоо бидний энийг нь өөрчилж байна шүү дээ. Одоо жишээл та нарын ураад тэгээд ингээд за бид нэр ингэж шүү та нар ингээд олон нийтэд тайлжуулаа гэж. Үнэхээр та нар тайлжуулж өгсөйг баярлаж байна шүү дээ. Урдан бол хийхгүй биш шийддэг байсан. Тэгтэл олон нийтэд ярьдаггүй, сонир мэдээлэлээр тавьдаггүй ингээд яваад байна. Одоо бол биш. За бид муу юм байсан бол бид муугаа хүлээж авах, сайн бол сайнаа олон нийтэд тайлжуулах хэрэгтэй. Тийм бид. Тэгэхгүй бол одоо хүмүүс энэ нэг хаттын компанид юу хийгээд байна гэдэг тийм нэг юм байдаг шүү дээ. Тэ. За маш баярлалаа хоёул ярилцлагын цагаа энэ төрөйг өндөрлөе. Цааш ч гэсэн эх онууд ч гэсэн хоёр улсын хооронд хамтын ажиллагаа, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа бол илүү өргөжин хэлсэн юм он болж өгөх болтгоо гэж байна. Тэр нь би бас салдагтай байна. Яагаад ч одоо энэ 2020 оны ковидын үеэр ингээд хоёр улсын харьцаа бол айгүй сайжирсан. Энэ дээр биш дээ зөвхөн улс төрөөс чаар арга гэдэг хооронд ойлголт бол айгүй сайжирсан. Тийм учраас энэ нэг чиглэл энэ талаар бол илүү цаашаа одоо сайжирна гэж би итгэж байна. Та нарт их баярлалаа амжилт хүсье. Баярлалаа та бүхний ажилтнаа. Өнөөдрийн ярилцлагын цагийн түрээд өндөрлөж байна. Өнөөдрийн зочноор Хятадын хөрөнгө оруулалтын компанийн Зунхааны нийгэмлэгийн гүйцэтгэх захирал 73 оролцлоо. Баярлалаа.